За сайн байцгаана уу их хүндэт сонсогчдоо. Тэгээд Тэнгэр подкастын маань 2 дахь дугаар эхлэхээр бэлэн болсон байна. За тэгээд энэ удаагийн зочноор Тэнгэр бэхий өргөөний удирдах зөвлөлийн тэргүүн Хүүхд төрөмс сургуулийн төвийн үүсгэн байгуулагч Дэмж багш баясгалан оролцож байна уу? Оролцож байна. За тэгээд танд энэ өдрийн мэндийг хүргэе. За энд нас энэ өдрийн мэндийг хүргье. За тэгээд За Тэнгэр подкаст урьж оруулж байгаа их мэдээд баярлалаа. Талархлаа. За ирж оролцож байна. Бас маш их баярлалаа. За тэгээд олон юм нуршаад явах уу гэж сайхан шууд асуултанд орё гэж бодож байна. Тэгээд за өнөөдрийн ярилцах сэдв бол тэнгэр гэсэн сэдвээр ерөөхдөө тэнгэр эцэг тэнгэр гэдэг хүмүүс их олон зүйлсийг ярьдаг. Тэгээд яг одоо бидний өвгдийц болон буюу онготууд яг энэ тэнгэрийн хаана нуршаад байгаа юм бэ? Яг ингээд тийм тодорхой ойлголт байхгүй шүү дээ тий. Яг ингээ олон оддууд дээр оршд юм уу? Яг тэнгэр эцгийнхэн хажууд бүгд оршд юм уу? Бас сонирхолтой байх гэж бодож байна. За тийм тэнгэрийн тухай ойлголт энэ сэдв бол үргэлжил олонний сонирхлыг татчихсан. Ялангуяа монголчуудын хувьд бол маш их тийм мэдэх шаардлагатай мэдвэл зохих тийм эрдэм мэдлэг байгаа гэж хэлье. За тэнгэр мэдээж ямар ч газар ямар ч байгууллага өөрийн гэсэн бүтцтэй. Тэнгэрийн оршуулсан маш том огторгой ертөнцийн дундаа эрэмбтэй, дараалалтай, бүтцтэй, зохион байгуулалттай, хариуцах эзэдтэй. Тийм байдлаар оршдог. Тэгэхээр яг байгууллагын тогтолцоог нэг функционал бүтэцгээр ингээд пирамид баягаар авч үздэг шүү дээ. Босоо удирдлага гэдгээр тэгвэл тэнгэр устын босоо удирдлагатай. За тэгээ босоо удирдлагын яг дээр нь гэх юм бол хамгийн орой дээр нь тэнгэр эцэг болон тэнгэр эцгийн ойрын хүмүүс тэнгэр эцгийн оршихуйд үйл хэрэгээ өрнүүлэлт дэлгэрүүлж байгаа тэнгэр эцгийн үйл хэрэг зарилгыг газар дэлхийд буулганд хэрэгжүүлж байгаа өндөр дээд өвгдүүд багтана. За тэгээ тэнгэр эцэг маань хаана оршдог вэ гэхээр мэдээж мөнх хөх тэнгэрийнхээ ууд морон зайд оршино. Мөнх хөх тэнгэрийн ууд морон зай гэдэг нь юу гэлж байгаа гэхээр бодит ертөнцөөс гадна чанад байгаа зөвхөн одоо эрчмийн дүрээр гэдэг нь сүнслэг хэлбэрээр хоосон амин чанарын хэлбэрээр гэдэг юм уу тийм байдлаар оршдог. Одоо бид нар дуран аваагаар бол харах боломжгүйгээр дан эрчим түвшинд оршдог гэж ойлгоно. Тэгтэл одоо хүмүүс нэг тэнгэр эцэг юм гэхээр ингээд яг ганцхан одоо ингээд дэлхийн мандлын цэнхэр тэнгэрэл бодоод байдаг. Ерөөдөө бас ер нь ихэнх хүмүүсийн тийм одоо нэг тэнгэр эцэг гэдэг ангуудыг нэг тийм хөөхөнгөтэй тэгээд яг дөнгөж эндээ хэмтэлт байгаа юм байна. Гэтэл үгүй бүр окторгой ертөнцөөс гараад бүр тэрний дээр нь байгаа юм тийм үү? Орчлонгоосоо гараад окторгуйдаа байгаа. Огт оргүй тэр зүйл тэр орон зайдаа байгаа. Орчлонгоосоо. Гэхдээ тэнгэр эцэг өөрөө маш олон одоо оршихуй ертөнцийг дамнаж үйлээ хийж явж байгаа. Энэ тэнгэрийн удам орон зайг бодит ертөнцтэй болоод бодит бус тэр сүнсгэл ертөнцтэй хамттан оршин тогтоож байгаа учраас маш олон орон зай өргөө гэрвдээр буудаллаж, нүүдлэж, суудлаж зарилгаа одоо өгч явдаг байхгүй. Ингээл яваа л гэдэг юм байна тий. Ингээл энэ чи өнөөдөр нэг дэлхийд ирлэхэд маргааш нэг өөр гариг дээр ингээд тэнгэр эцэг маш олон дүртэй. Нэг цаг хугацаанд маш олон орон зайд нэг ижил дүрээр эсвэл хэдэн ч дүрээр байх тэм чадвартай байхгүй. Тийм учраас тэнгэр эцгийн оршуу гэвэл яг нарны аймаг дотор бол тэнгэр эцгийн оршуу бархасбат гараг. Тодорхой хэмжээ үйл хэрэгээ дүүргэн оршдог газрууд гэвэл алтан газруудны орон зай. Тэгээд мэдээж бус гарын гэрсүүдээр явж үлээ хийлгүүл яах вэ? Гэтэ яг өөрийнх нь бодолдог өргөө гэдэг нь тусгай хамгаалттай. Яг одоо тэнгэрийн төрийн үйл хэргийг залан жолооддог өргөөд гэвэл хэд хэдэн газруудад байгаа шүү те. Тэгээ харин өхнийхэнтэй хамтарч үлээ, хүн цагаанихтай хамтарч үлээ, хөхмөг тэнгэрийн орон зай буюу хөх ертөнцийнхэнтэй хамтарч үлээ гэдэг утгаараа өөрийн одоо дөрүүд нь олон бодол судал болдог урт харш өргөөгөр гариг гэрхсүүд нь бас олон гэдэг ойлгож. Тэр гариг гэрхсүүд дотор нүдэнд харагддаг нь байна, харагддаггүй нь байна. Яг өөрийнх нь үндсэн орон зайг бол мөнх хөх тэнгэрийн орон зайд байгаа. Окторгуй даам байгаа шүү. За тэгвэл яг тэнгэр ухаан гэдэг нь юу хэлээд байгаа юм бэ? Тэнгэр шиг бай гэдэг шиг одоо тэнгэр шиг сэтг гэсэн үг юм уу тий? Тэнгэр ухаан гэдэг зүйлийг та нэг сайхан тайлбарлаад өгөөч. Яг хөө тэнгэрийн энэ уудам орон зайгаа таних нь бол нэг ухаанд багтана. Гэхдээ тэнгэр байдаг, тэнгэрт одоо тийм үйл хэрэгтэй өвдөөцүүд гэдэг юм оршин эздүүд, бурхтууд, элчнэр эздүүд байдаг гэдгийг таних нь бас нэг талаасаа тэнгэр ухаан шүү. Яагаад монголчууд тэнгэрийн дээд тэнгэрийн шүтэж тэнгэр газрын хүн холбоосоо ингэ нандинаж орсон бэ гэдгийг таних нь бас тэнгэр ухаан.
Энэ дэлхий дээр оршихдоо одоо тэнгэрийн тааллаар л бид нар ирж төрж байгаа шүү дээ. Тэрнээс биш дурандаа ирж төрөөгүй. Тэгэхээр тэнгэрийн тааллаар би яах гэж ирсэн бэ? Ямар нэгэн үүрэгтэй, оройтой, захаастай, даалгавартай, томилгоотой ирсэн гэдгээ таних тэнгэрийн дор зөв орших нь бас нэг тэнгэр ухаан. Тэгээ өвгдээцээ таньж мэдэх, удам бусаагаа таньж мэдэх, газар нутгаа таньж мэдэх, ихтлгийгаа таньж мэдэх, өөрийн хүн болсон хүний хувь тавилан заяа төргөө таньж мэдэх чинь бас тэнгэр ухаанд багтана. Тэр тэнгэр ухаанд багтахгүй зүйл нэг ч байхгүй. Дээшээ ингээ харахад тэнгэрт багтдаггүй нэг ч орон зай, нэг ч газар шороо байхгүй шүү дээ. Гар ирэхсч байхгүй. Түүнтэй адилхан тэнгэр ухаанд багтахгүй эрдэм мэдлэг гэж байхгүй. Ер нь бол хязгааргүй. Тэгэхээр ер нь бол яг хүний хувьд яг ингээ тэнгэр ухаанаар бол ингээ бүрэн бол хизээс сэтгэж чадах харгүй юм байна тийм ээ. Тэгж хэлсэн шүү дээ. Бид нар ч бас ингээд өвгдөөдсөөс буулгачаал асуугаад бид нар хизээ тэнгэрийг таньцрах уу гэсэн та нар хизээш таньж чадахгүй. Бид өвгөд чи өөрсдөө тэнгэрийн эцгийн зэрэг дэргэд оршоод байгаа өвгөд байгаа шүү дээ. Тэгэхэд тэд нар тэгж байгаа байхгүй. Бид нар ч гэсэн тэнгэрээ бүрэнгүүцэд таньж чадаагүй л явж байна гэдэг утгыг хэлжсэн шүү. Нэг талаасаа нөгөө талаасаа тэнгэрийн орон зайд хязгааргүй уудам болохоор бүр хязгааргүй төсөөлхийн аргагүй хязгааргүй гэдэг үгэнд хязгааргүй л хэлэх орон зай багтана тийм үү. Тэгэхээр хязгааргүй учраас тэгээд таньж мэдхэд бас нэлээд их цаг хугацаа гэдэг юм сүнсний өн удаан амьдрал тархины маш их мэдлэг чадвар шаарддаг юм болоо гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгээ ямар ч байсан энэ хугацаанд яг бид нар өнөөдөр энэ дэлхийд амьдарч байгаа хүмүүс ямар төвшөнд ямар хэмжээнд тэнгэрийг таних хэрэгтэй байдгийг тэр төвшөнд нь таних юмсан л гэж бодож явж байгаа. Тэнгэрийн зэрэглэр ирж байгаа өвгдээчүүд маань яг юу нүрэлсэн болоод энэ дэлхий дээр ингэж ирж тэнгэрийн одоо тэр заасан өгсөн даалгавар зарилгыг биелүүлэх гээд байгаа юм бэ. За наадах чинь Томоос нэхлээд хариулъя те. За. Бодит гариг ирхэс гэж одоо нэрлээд байна. Энэ гариг ирхэсийн тогтолцоо шин 3 дээд гариг ирхэсийн тогтолцоо, дунд гариг ирхэсийн тогтолцоо, доод гариг ирхэсийн тогтолцоо гэдэг. Ингээд энэ нийлэнхүйдээ нэг тийм 3 ертөнцийн тогтолцоо байгаа. Тэгээд тэрнээс гадна дахиад хэрн манай дэлхийтэй илүү төлхөө хамааралтайгаар өрнөдөг. Манай дэлхийн оролцоогүйгээр оршин тогтоод байгаа өшөө маш олон гариг иргэсүүд оддын айнууд, оддын аймагуд, од гариг иргэсийн галактик хүч нэлээд ба тэр оддын аймагуд, оддын айдууд, чуулганууд олон байгаа. Тэгэхээр тэр гариг иргэст манай энэ гариг иргэст сая ярьсан 3 одоо гариг иргэсийн тогтолцоо буюу дээд дунд гариг иргэсийн тогтолцоо манай дэлхийтэй хамааралтай энэ гариг иргэсийн тогтолцооноос нөлөөлж байгаа нөлөөлөл одоо тийм таагүй болчиход байгаа. Нэг талаасаа нөгөө талаасаа бид нар сая 3 гариг иргэсийн тогтолцоо дотроо манай дээд гариг иргэсийн тогтолцоо, дунд гариг иргэсийн тогтолцоо, доод гариг иргэсийн тогтолцоо гэдэг энэ 14 гариг иргэсийн тогтолцооныхаа яг төвд нь манай дэлхий оршдог. Тэгэхээр энэ төв дээр оршиж байгаа дэлхий дээр амьдарч байгаа хүн бид өнөөдөр ямар байгаа вэ? Дэлхий хинч хараад их дэлхийг одоо юу гэдэг сүрхнэ гэдэг мэдчихэж байгаа шүү дээ. Байлгууд нь дуусах нэ. Одоо төдөн жилийн нөөцтэй үлдлээ. Одоо тэлээ инглээгээ тэгэл дайн дажин их болж байгаа газар дэлхий их амьгүй болж байна тийм үү? Эргэлтээ одоо эргэлдэж чадхаа болж байна гэдэг юм уу? Цагийн юм цагтаа орхоо хүртэл болж байна. Өвөл ордог цаас 100 орох чинь тийм үү? 100 ордог бороо өвөл орох чинь гэдэг чинь өөрөө сүрэл гэдэг зүйл их ойрхон байгаа хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр манай дэлхийгээс үзүүлж байгаа тэр 14 гариг иргэсийн тогтолцоонд үзүүлж байгаа нөлөөлөл нь маш их халтай болоод байна. Тэр тогтолцоо одоо хэвийн жигд орших өөрийгөө хамгаалan орших гэдэг юм. Тэрэнд нь манай дэлхий дээр байгаа хүн бидний мунхаг үйлдэлд нөлөөлөд. Тэрнээсээ уламжлаад том одоо орчлон ертөнцийн тогтолцоонд бас нөлөөлөд. Тэгээд тийм учраас нэг талаасаа орчлонгоо аврах гээд нөгөө талаасаа гариг одоо 14 гаргасан хамгаалах гээд тэгээд нөгөө талаасаа дэлхийг хамгаалах гээд л тэнгэрийн олон өвдөйцөө санд мэд бууж ирж шүү дээ. Тэгээ хэргийн эзэм хинбэ гэсэн хүн бидний өөрсдийн мунхаг үйлдэл, мунхаг оюун ухран мөчөд тийм болчимгүй үйлдэлүүд болоод байгаа учраас тэрийг засахын тулд засахгүй болохгүй байна гэж бууж ирж байгаа. Тэрнээс дэлхийг хамгаалчаа буцаа явуучихлаар нөгөө тэнэг хүмүүс нь буцаад явангуут нь дахиад эвдэн шүү дээ. Тэр учраас соён гэгэрүүлэх гэдэг юм уу? Та нар зөв амьдрах ёстой буруу яваад байна. Та нар одоо юу гэдэг энэ гариг иргэсийн нэг эдэс нь мөн шүү. Тийм учраас та нар айтайхан байл гэж сануулах гээд ирээд байхгүй. Тэгээ эрдэмтэй байх юм бол бид нар ядаж л нэг хэдэн зуундаа бид нар юу гэдэг газар дэлхийгээ хайрлаа шүү дээ. Хүний хувь заяагаа хайрлна, тарих уянаа хайрлна.
гэдэг юм уу да. Тиймэрхүү утгаар л таниулах гээд ирж байгаа. Тэгэхээр эрдэм мэдлэг таниулах гээд бас зорилгууд олноороо ирээд байгаа юм цаана шалтгаан юм байна. Одоо тэгэхээр ерөнхийдөө яг ингээ хүн төрөлхтөн хэмжээгээр одоо хиймэл дагуул одоо Марс руу одоо удахгүй явна гэж энэ сарн дээр буулаа тий. Одоо энэ тэгээд бидний хувьд яг гай юу гавьяа юу? Наадах жоо хоёрталтай. Хэрвээ гай гэж харах юм бол мэдээж гай зөндөөл тарж байгаа. Гавьяа гэж харах юм бол бас гавьяатай л байгаа. Бид нар хэрвээ одоо NASA-гийнхан ч гэдэм гарыг одоо сансар судлалынхан орон зайгаараа ядаж аялаагүй байсан бол тэндээс мэдээлэл татаж гэдэг юм зураг хүргийг үзээгүй байсан бол нөгөө л мунхаг байдлаараа энэ гариг энэ төгтөмөн гариг ирсэн донд ганцхан хүн бид дэлхийд одоо юу гэдэг дэлхийд ганцхан амьтай биш дэлхийн амьдралтай хүн бид энэ дэлхийн эзэн төдийгүй гариг ирсэн эзэн юм бэ гэсэн мунхаглагч байх байсан шүү дээ. Гэтэл тэр одоо ингэ судалгаа хийгээд яваал одоо саран дээр хүний мөр ирлүүлээ оршихуун одоо зураг хөрөг харагдлаа. Тэнд амьдрал байсан уул мөр байна. Марс ангар гараг дээр тийм Марс гараг дээр бас амьдрал байх улмар байна. Тим дэлхийн бүтцэнд манай адилхийтэй адилхан юм байна. Таван махбодтой юм байна. Бас л зураг хөргүүд байна, уул мөрүүд байна тий. Гэт ингээд байгаа нь эрхвш бусад гараг ирсэн дээр ядаж амьдрал байдгийг хүндрэлтэн таниулаад байна шүү дээ. Тэгэхээр нэг талаасаа эн чинь ололт тэр хэмжээгээр гараг ирсрүү нисдэг хөлөг хийнэ гэдэг нь бас л тэр хүний тарих ойныг хөгжүүлж байгаа шүү дээ. Онсон хөдөлгөөр байна уу, тэрэлт пуужин байна уу. Тэгээд тэр орон зайн дээр олон засваргуудыг нэвчиж тэрийг хурмстын гэдэг утгаар тэг нэвчиж газар дэлхий дээр бууж бүх бат бай тэндээс зураг илгээн тохиол барьж байгаа бүгд шинжлэх ухааны ололт амжилтан дээр тулгуурлаж байгаа. Эсвэл шинжлэх ухааныг хөгжүүлэхэд түлхэж болж байгаа. Тэгэхээр гавьяан тэнд байгаа. Гай нь бол мэдээж зөндөө байгаа тийм үү? Байхсгүй оршихуй орон зайруу бас халдна гэдэг нь юу л бол бас. Нэг талаасаа нөгөө талаасаа бас л энэ дэлхийдээ бид нар хор уршиг хичнээн их тарж байгаа билээ. Тэнд очиод бас тодорхой хэмжээний хор уршиг тарих гал явж байгаа шүү дээ. Тэнд нь алт байна уу, эрдэнэс байна уу, эдл баялаг байна уу гэл ясын нариндаа бол тэгж л харж явж байгаа шүү дээ. Болж игэл хэрвээ болдгсон бол тэндээс алмаасаа навид ирэх юмсаа алтын навид ирэх гэсэн атгаснаа цаана явж байгаа шүү дээ. Тийгэр очлоо харлаа үзлээгээ судлаад байгаа ч гэсэн цаана тийм дэлхийг ухаж чад байгаа адилхан. Бас нэг тийм санаа үүсгэн гэдэг юм эд байлгийн тийм бэрдийн хүсэл юм дагалдж явж байгаа байхгүй юу өндөө бол. Одоо дэлхийг хуваах гэсэн чи яалаа. Дэлхийг хуваагдцсан. Тэр улс тэр газар нутаг хуваагдчихлаа. Өөр газар эзэмшилтэй болчлоо. Дэлхийн хүчрэг гүрнүүд тодорхой янз янзын одоо үзэл суртал байна уу, бодлого байна уу, ямартай ч сэхлэг ингээд хэлцээ хуваагаад авцсан. Тэр газар нутаг миний харилш. Өнөөдөр одоо Украины дайм болчихлоо шүү дээ. НАТО-гийн тодорхой нөлөө орж ирэх сандраалга Оросууд чинь Украиныг бас эзэмшиж гээл Украин бодлоо өөрийнхөө тусгаар тогтолцоор байна аль илүү одоо халбалтай газар улсыг нь даанч гэдэг юм. Энд чинь эцэст Украины ард түмэн хэрэгтэй биш Украины тэр газар нутаг хэрэгтэй байгаа. Украинд байгаа тэр олон Донбассын нүүрс одоо маш олон эрдэс баялгууд тэнд байдаг. Маш олон байгалийн хийнүүд байдаг. Атомын цахилгаан станц байрлуулсан. Тэгэхээр тэнд өөрөө эрдэс баялаг дэндүү их байхгүй. Тэгээд дээрэс нь аялал жуулчлалын маш таатай нөхцлүүд байдаг. Бас л нөгөө торны зам гэдэг шиг тийм маш их тийм сүлжээ дотор байдаг байхгүй. Тэр утгаараа тэрлүүчин бас шунж байгаа байхгүй. Тэгэхээр их дэлхий дээр юм хуваах гэсэн чинь хуваах нь баг дуусаад байна шин. Тэгэхээр бусад гарын ирсээс болж байгаа юм авчихснаа байна шүү цаадуулчих. Бас нэг тийм далд санаа байгаа. Би бол тэрийг байгаа л гэж боддог. Ер нь тэгэл эрт дээр үеэс л газар нутгаа их булаацалтчлаа ирсэн хүмүүс ер нь ингээд нийт аяараа ер нь өөрсдийн амьдрах тэр орчноо бүрдүүлэх гэж их тэмцэлдэж ирсэн юм байна да тий. Одоо хүртэл ингээл тэмцэлцээр л байна тий. Сансрын оддын дан гэдэг шиг нэг сансар хөтөргөнд одоо ингээл дээрээс маш их харын хүчин ирчлээ гэдэг байгаа шүү. Тий эдрийн тэр өнцгөөс нь хараад од гарыг ирсэн эддийн өнцгөөс хар. Манай дэлхийг булаацалтаад байна шүү. Манай дэлхий рүү дараад хүн төрлөختөнгийн ингээ Монгол болгоод хүн төрлөختөн улам ухрах дэлхийг устгахчвал харын хүчин манай дэлхийд ноёрох гээд шүү. Ноёрох гээд шүү. Нэг талаасаа. Гэтэл яаж цагаанууд буюу хөхүүд хүрчээд яаж. Буцаад харуудаас их дэлхийг булааж авч хүн төрлөختөн бидэнд өвлүүлж үлдээх гээд юм тийм үү. Гэхдээ цагаан ус дийлэнхэн цагаан гэдэг юм хөвгүүдийн ус садад хариуцуулж үлдээх гэдгээр бас л дайн явж байгаа шүү. Ер нь бол хаа сайгүй л өрсөлдөөн тэмцэлтэй дайн болж байна. Хизээ дайн болохоо болно гэхээр дэлхийн оршихуй ертөнцийн бүтц ийм байна. Одоо юу гэдэг харна байж цагаан байд юм байна. Цагаан байж харна байд юм байна. Тийм үү? Сайн нэж муу нэж муу нэж сайн гэдэг гэдгийг өдөр нь шөнө байдаг гэдэг шиг тэр үнэн бодит тэр оршихуй үннийг таньчих юм бол харцангуй одоо юу гэдэг харанч
төрөнгөөрээд байхгүй өөрт оногдсон орон зайдаа цагаан ч одоо юу гэдгийг ялагдаад дээрлгүүлээд байхгүй бас байгаа зүйлдээ эзэн болоод явчих тэр бас тийм боломж бас байх боломжтой байгаа шүү дээ. Гэж бас харж болно шүү том үзгээр харах юм бол. Манай Монгол улс ер нь одоо ингээд газар нутгаа их ухаадах тусам ирээдүйн Африк шиг болох уу? Ухаалт байвал Болно шүү дээ. Энд чинь болгон тодорхой шүү дээ. Энэ төрийн томцооллын та нар төр дээр бид нар юм хулгайчнаар гаргаал байх юм бол эднэрт их орно гэдэг юм. За бүр одоо за тэнгэр мэнгэрээ болий тийм үү? Хөтөргуугаан болий, орчлонгоон болчий. Зүгээр их дэлхийгээ гэхээ болгоод Монголоо гэсэн сэтгэл, үр удмаа гэсэн сэтгэл хэр харагдаж байна одоо харал та. Ард түмэн ийм ядуу байхад улсран хөвчхүү. Ард түмнийг хууль залдаж мэхэлж ард түмний одоо хармаанд очих хөстэй зүйлийг хэдхэн хүн хувааж аваа тэгээд хоорондоо зодтолж байгаа энэ цагууд гадныхны олзох маш хурдан болно. Тэртээ түргэн Монгол дэлхийн одоо хүмүүсийн хараа гэдэг юм уу шунал хүсэл бүгдээрээ манай дэлхийд манай Монголын газар нутгаар бас ирчихсэн байгаа учраас л бас нэг юу байгаа шүү дээ олон уурхаанууд ажиллаад байна. Тийм болно шүү дээ. Энд чинь өгүүлэн одоо та нар хараад та ингээд нүүрсний 5 толгой нүүрсний урдгаг ашиглалтанд оруулах юм бол монголчууд бүгдээрээ ховцоо эзэмшин өлгөтөө хөвгтөөс эхлээс хайтан болно гэж цаа байна. Би миний мэдхий хэзээ 2 жилийн өмнө 67,500 жил би одоо бол тэр мөнгө аваачгүй баг. Нэг тийм мөнгө оногдож ийн гэсэн. Тэгтэл сая нүүрсний хулгай юу болов? Тэгэхээр энэ чинь дахиад явагдана. Алт 1 алт 2 гол төслүүд хэрэгжүүлсэн. Маш их алтны уурхаанууд бий болсон. Тэгээ ард түмэн баяцсан уу? Ард түмэн сайхан амьдрсан уу? Үгүй шүү дээ. Хэдхэн хүмүүс газар шорог сэндижиж хайчаад маш олон гол горих булгшандыг устгаж хайчаад мал хүсгийг ундлах усгүй болгож чичаад өвснөө уургах тийм таатай орчингүй болгож чухаа хайчаад тэг хэдүүлэхнээ л баяжсан. Хэдүүлэхнээ баяжаа сайхан бас амьдрал Монголоо сайхан болгосон хаа байгаа. Тодорхой хэмжээний алтны тусгай татвар матур гэл наагдуулж ирсэн тэглээгээд нөгөөдөл нь хулгаалаад булаагаад идэж одоо булгаа гур нийлээд хий юм дөрөв ингээд нийлээд ингээд бүгдээ идчихэж байгаа энэ цагт бид нар маш амархан тэрний араас ойрхон байгаа. Тун ойрхон байгаа. Харин тийм ойрхон байгааг мэдчихэд эдэрт одоо тэнгэрээс өр туслах, өвдөөдсөөс өр туслах, биднээс өр туслах хүч алга гэдгийг мэдээд тэд ирж идэв шүү дээ. Хэрвээ бид нар тийм болохгүй байсан бол тэд ирэхгүй байх байсан. Өөртөө уучраа олноо, тордоо айтайхан ард түмэн өөрөө гэгэрээ тухаажаад төрдөө айтайхан хүмүүсээ гаргаад нөгөө төрд гарсан хүмүүс нь хөрнөө бодоод айтайхан байна гэж хэрвээ бодож исэн бол тэхгүй л байх байсан. Нэг талаасаа нөгөө талаасаа төрд гарсан хүмүүс тийм байхаас өөр аргагүй байна. Дэлхийн нийтээрээ тийм болцсон байхгүй. Дэлхийн нийтээрээ хүчтэй нь хүчгүйгаан барьжчдаг. Мөнгөтэй нь мөнгөгүйгаан залдиж хуурж мэхэлдэг. Тийм болцсон учраас Монголыг ч гэсэн тойрохгүй дайраал явж байна те. Тэгж тийм учраас ойрхон шүү ойрхон маш ойрхон. Гэхдээ тэнгэр зайдаа ард тэнгэр нь хаяг байхад тийм болохгүй л гэж найдаж байгаа тийм. Бид яг яагаад бусдаас илүү тэнгэр заяатай бас хөх толботой бид. Яг хариулсан харилтанд чинь дахиад тасаач яа. Энэ чинь бас өргөн сэдв үү? Тодорхой шүү дээ. За. Нэгдүгээр хөх толботой. За хөх толбот нь ямар уцтай мөнх тэнгэрийн тамга хүч шид өвдөс тэнгэрийн оройн дээд буюу тэнгэр эцгийн дэргэд үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ окторгоо гараг ихс ертөнцийг захиран байгаа гэдэг юм уу хариуцсан байгаа. Засан байгаа. Арт өмнө нь монголчууд. Өвгдийн үр садан монголчууд нэг талаасаа. Нөгөө талаасаа биднэрт яах гэж хөх толбот тавьсан юм. Их энэ дэлхийг хамгаал гэж хөх толбот тавьсан байхгүй. Дэлхийг тэр хөх толбоор дамжаад хүчин ирж гэн эрдэм ирж гэн өндөр өвгдийн холбоосууд үүсэж байна. Оюун ухаан ирж гэн тийм үү? Шидүүд гэдэг юм уу маш хүчтэй тэнгэрийн одоо за шидүүд ирж байгаа хэлж дээ. Тэгэхээр нэгдүгээр төгс толботой гэсэн хоёрдугаар төгс толбоор дамж тэнгэр оршихуйн хүчийг газар дэлхийд болох хүчтэй аянгын оруулна тийм ба. Одоо юу л хийнэ бүхний хийх боломжтой шүү дээ тэд чинь. Яг 13 дугаар зууны өвшин ингээл бүгдээрээ асаал нэг хүн хэдэн зуун хүнтэй байлдах чадвартай нэг хүн хэдэн зуун хүний өдөөс тэмцэх оюун ухаантай гэдэг юм тарих оюунтай. Тэгээ дээрээс нь шидтэй буюу нисгэн нисдэг мөлхдөг тийм үү. Далдыг толддог мэлмэдэг ийм чадвартангууд олон бий болоод ирэх юм бол юм ч дийлэгдэхгүй шүү дээ. Тэгээ тэнгэр нөгөө нэг дэлхийг хамгаалуулсан эздүүдээр гэдэг нь өрсүүдээр нь хөх Монгол өвчүүдийн үрсад бидрийг сонгоцсон юм чинь тэгээд тэргээрээ дамжаад холбогдох гэдэг мөргөл тэнгэр зайтай байх тэнгэрийн эрдэм ухаан хүч чидийг болгож яах тэр тамгаа тавьсан учраас бид нар бол яа харахгүй их дэлхийн эздүүд гэж хэлээ да зүр эздүүд гэж хэлээ. Гэхдээ оюун ухаантай эздүүд.
бид энэ хөх тамгаа алдах боломжтой өөр улсад ч юм уу? Боломжгүй. Ямар ч боломжгүй юу тий. Тэр бол дэндүү хүчрэх тамга тэрийг тусгай Монтебом бодис гэж нэрлэдэг шүү дээ. Тэгэхээр тусгай тэр тамгыг тавьсан эздүүд гэж байдаг. Тамгыг тавьсан тамгыг хамгаалагч нар гэж байдаг. Тэгээд хөх мөнх тэнгэрийн гариг хэсэг бүтээсэн хөх мөнх тэнгэрийн шидийн дээд энэ нэг дэлхийн нэг гариг нэг одыг бүтээхэд оролцсон буюу өөрсдийнхөө зорилгоор бүтээлгсэн нөө хав гэдэг юм шид хүчээ таниулж эрдэм ухаанаа таниулж бүтээлгсэн эздүүд тэрийг хийсэн учраас хэн ч улгааж авч чадахгүй боломжгүй хүссэн ч чадахгүй тийм учраас тэр бол нөгөө талаас нь монголчууд яагаад тэнгэр зай тэгээдсэн шүү дээ дэлхийн эздүүд нь учраас дэлхийг хамгаалах үүрэгтэй учраас хамгаалагч нартаа хамгийн их одоо өмгөөлөлтөө байлгаа шүү дээ мөхгүй байлгана, доройтхгүй байлгана, доройтсон ч буцаа доройтлоос нь гаргана. Хизээч мөхөхгүй байх тийм заяа тавилаг Монгол улсын гэдэг юм уу? Яг нэг бидний удам усаар хэрвээ халдах юм бол тэр хад мөрөгдөг сүрдэг тавилантайгаар бүтээгдсэн учраас харж хамгаалах хүч өндөртэй. Тэгмээс хизээч мөхгүй. Нэг талаас нөгөө талаас бид аргагүй тэнгэрийн урсаад. Тамга нь илэрхийлж байгаа тэнгэрийн урсаад гэдэг. Тэгээд түүх нь бас харуулж шээ. Тийм тий. Манжуудын тэгвэл баг сүрсэн учир нь бидний хөх толгоноос болсон юм байна тийм ээ. Угаасаа харваас хад мөрөг харваас гэж ааш Монголын хувь заяа харваас хад мөргөх хатуу тавилан хаадтан ч оногддог тийм байхгүй тийм зурагтай. Тэгэхээр манжчсан монголчуудыг маш ихээр чатгалж маа. Гэхдээ Монголд манжчны нөгөө тэнгэрийг мэдчихсэн шүү дээ. Хамгийн гол нь монголчуудыг сөнөөжвөл тэдний өөрсдөө тэнгэр хөх толботой болчиход бүгдээрээ тэнгэр заяат гэдэг юм уу тэнгэр эцгийн урсад болно гэдэг төсөөлөлд автчихсан байхгүй. Тэгээд тэрнээс биш Монгол нөөний эмэг жижигтэй тэр одоо манжин хамглан хаан бол тийм тэнэг бол байгаагүй. Зүгээр л хэрвээ монголчуудыг доройтуулаад ялчих юм бол дараагийн эрх гэдэг юм уу гэрээг нь хүчинд бид нар дээр манж улс дээр буужрах юм байна. Тэгэхээр бид нар одоо үүдээ бүгдэртээ дөрвөө тэнгэрийн эрдэм мэдлэг жоохон мэдсэн тодорхой хэмжээний хөх толгойн хүч чадал тэдэрт дамжиж очсон шийдгүүж очсон өөртөө дунд нь бас маш олон бурхтууд энэ төр одоо бас төрж ирсэн тийм утгаараа нөгөөдөл чинь жаахан жамыг танихгүй учраас алтан дээд гэрээ гэдэг зүйлийг мэдэхгүй учраас монголчуудын тэр агуу хувь тавилан гэдэг юм тэр өвдөөд өвдгийн хүчийг дутуу тооцсон гэдэг утгаараа хорлсон баг их маш ихээр хорлсон. Хорлсныхаа хариуд өнөөдөр өөртөө байхгүй болсон. Тэдрийг байхгүй бол хамархан шүү дээ. Тэдний манж гэдэг үндэстний өөрөө ямар нэгэн гарал үүсэлтэй тэнд ямар нэгэн ДНХ-ийн кодууд байгаа шүү дээ. Адгийн наацхан. Тэр кодд нь өөрчлөлт ороход нэг дандаа мутацтай гэдэг дандаа оюуны амслаа эсвэл эмэгтэйчүүд нь үрийг хаачих, эрэгтэйчүүд нь үрийн сувгийг хаачих шиг хамархан бас байхгүй. Нэг талаас нь нөгөө талаас сүнснүүдийн дээр хураагаад доор тамад хийчээд байхад ямар сүнс эргэж олноороо төрх юм бэ? Тэнгэрийн шоронд чорсон доо тамрууч хорцсон шүү дээ. Гэх мэтлээ маш олон юм ярьж болно. Тэгэхээр хинч хорлох боломжгүй. Харин хинч хорлох боломжгүй гэдээ бид нар тэнэг суугаад байж болохгүй. Хичээх л ёстой. Алтан гэрээ гэж та сая хэллээ. Та энэ талаар нэг товчхон тайлбар өгөөч. Яг алтан гэрээ гэж яг юу хэлээд байна? Алтан дээд гэрээ гэдэг тийм ойлголт байдаг байхгүй. Одоо за бид өнгөс ярьлаа шүү дээ. Бид нар одоо монголчууд бид нар толботон хөх нуруутнуудын үрсад бид нар тэнгэрийн одоо энэ дэлхийн тэнгэрээс томилгоотой хамгаалагч нар дэлхийн хамгаалагч нар гэдэг өнгөс ярьчлаа. Тэгвэл ямар ч юм дээр гэрээ байх ёстой шүү дээ. Бас дээгүүрээ гэрээ хийгээд байна тийм үү? Гэрээ хийлгүй одоо за дэлхийн эцэг дэлхийн эцэг нэ тэнгэр эцгийн оршихуй буюу одоо энэ гаригаа мануулах га за дэлхий гэдэг хөхнүүдэн гаригаа хэнд мануулах вэ гэдэг ингээд тэнгэр эцэг буюу тэнгэр оршихуй хаадууд эздүүд тэнгэрийн төрийн томцол одоо хилцэж штэ. Тэгэнгүүт дэлхийгээ бүтээсэн дэлхийд чинь маш олон амин оршуудыг бий болгоод дэлхийн одоо 5 50 бай 6 50 бай за дотор нөгөө олон оршууд бий олон амьууд байж штэ. Тэгэхээр тэд нар за энэ гариг иргэсийг бүтээхдээ нэг зоригтой бүтээсэн штэ. Хэдэн их 80 жил дотор амьдрал орших ёстой ч энэ бүтээсэн. Тэгвэл тэр бүтээлийг хамгаалах гад дунд нь заавал зөөшлөх гэдэг хүн махан битүү хүн орших хэрэгтэй гэд. Тэгэнгүүт манай хөхөвгдүүд бидний хөх нуруутнуудын орон дэд эцгүүд буюу алтан их хязгаар тунгууд. За дугуун соёлынхаас бүгдээш явна. Тэгэнгүүт дэлхийн ээжийн урсад буюу дэлхийн ээжийн оршихуун энэ гариг иргэсийн олон тэр 5 тэрийн 6 тэрийн эздүүд тэгээд тэнгэрийн удам орон зай тэнгэрийн эздүүд нийлээд ингээд л гурвалсан гэрээ байх болохгүй да. За та нарт ийм зорилгоор та нар Монгол улсыг одоо Монгол улс гэдэг хөх толботой урсадыг дэлхийд төрүүлнэ. Та нар ийм зүйлийг хариуцна. Та нар дэлхийнхаа тэгж хариуцна хүн төрлөختнөө ингэж хариуцна. Та нар
ийм энийг хариуцахын тулд та нар Тэнгэрээс ийм хүчийг, ийм чадлыг, ийм эрдэм мэдлэгийг олгоно, ийм эрхийг олгоно. Харин та нар ийм хариуцлагатай ажиллаарай. Та нар ингэсэн гурвалсан гэрээг хэлж байгаа байхгүй. Тэрийг гурвалсан гэрээгс нэрлэдэг. Тэгэхээр гурвалсан гэрээний тэрийг алтан дээд гэрээ гэж нэрлэдэг байгаа. Хинч юугаар цолж болохгүй, хинч өөрчилж болохгүй. Чингис хаан ч өөрчилж болохгүй. Чингис байтугай одоо Чингис хаан ч өөрчлөлт болохгүй гэхээр хамгийн том хаан ч өөрчлөлт болохгүй гэсэн үг байхгүй. Тэгээд тэр зөвхөн Тэнгэр эцэг дэлхийн ээжийн усад эсвэл монголчуудын оройн дээдийн дээд тэр өвгдээд зүг хэлэлцэж магадгүй. Тэгтээ хэрвээ үүргэн биелүүлж чадахгүй бол гэдэг ойлголт ирдэг байхгүй. Хэрвээ бид нар үнэхээр хүндрэлтнийг гэгэрүүлж чадахгүй. Хэрвээ бид нар бүгд сэрж чадахгүй бол бид нар бүгд өндөр өвгдөө тэр агуу шиддэг өвгдтэйгээ холбогдож чадахгүй бол энэ янзаараа байсараа одоо дэлхийн амин тасрах даваан дээр болох юм бол яг уу сая яг уу дэлхий тэгэхээр яг уу дэлхий чинь өөр эргээ шилгээч шүү дээ. Шилгээгээд тодорхой хэмжээний солирн бодгосон ч нөө юу газар хөдлөлт болчихсон болдгосон галтуулна тесэрдэгсэн үү үүсэлхэн одоо хэмжээгээр далайн давлга галаад үргэлдээ цунамын газар дэлхийг бүрхтгэсэн үү бүх олон далайнууд нь зэрэг ингээд буцалдагсан нь халуун болоод тийм ямар ч байсан цэвэрлэгээ явах. Тэгээ хүн төрлөختөн байхгүй болгоно дараагийн хүн төрлөختөн гэдэг юм уу дараагийн өөрч юу байж болно шүү. Динозаврын дараа хүн төрлөختөн үүссэнтэй адилхан. Дараагийн манган нарыг өөр ямар дүрээр өгдөг юм те. Өндөр дүрээр өгдөг юм. За ийм жижиг дүрээр бол биш үү. Магадгүй жоохон том дүрээр гэв арай өндөр аюухантай дүрээр ч юм. Бүтээх болно. Тэгтэл бол болоогүй арай цаг хугацаа болоогүй. Тэр тэхвэсэн бол бид ирэхгүй байсан гэж хэлсэн. Тэд нар тооцож үзчихэд болон чадна гэж мэдээд бүгдээ тооцож ирж байгаа. Бүх юмыг тооцсон маш энэ дэлхий чинь 40 тэрбум жил оршиход хэдэн удаа хүндрэлх дэлхий дээр байсан хүмүүс нь мунхарч ирсэн. Хэдэн удаа өнөөдрийн байдалд орж ирсэн. Тэд нар чинь бүгд мэдж байгаа. Нэг бол харуудын дэлгэрж идэг, нэг бол цагаанууд нь дэлгэрж идэг тийм л үн штэ. Тэгэхээр олон удаа хийжсэн учраас цаадуучин бүгдийг тооцчоод за одоо тэнгэрийн цагийг сэрье. За одоо газар дэлхий дээр өртөө холбож үлээ хийя. За нөгөөдүүдийг чинь жоохон тарих үнэтэй болгоё. За болохгүйг нь устгая. Болохыг нь үлдээе. Бүр болохгүйг нь одоо яад юм баа тий. Дайн байлдаа нарч гэдэг юм. Устгахгүй ертөнцийг үлээгээ. Тэгээ тийм байдлаар ирж байгаа шүү тий. За тэгэд бид өөрсдөө соён гэгэрх ухаантай хүрлээ. Дэлхийд даяар явлаа. Соён гэгэрүүллээ. Тэгэд соён гэгэрээд ирэхээр бид нар шууд ингээл дэлхийгээ ухаа болол ингээл бүгд ингээл тэнгэрээ ингээл мэдээд ийм болох уу? Та нэг энийг нэг жоохон тайлбарлаад өгөөч. Тэгэхгүй бол бас зарим хүмүүс ойлгохгүй гэж магадгүй. Бас яг соён гэгэрүүлнэ яг юуг соён гэгэрүүлэх гээд байна? Яг хэнийг соён гэгэрүүлэх гээд байна? Яаж ингэж дагуулгаалж ингэж дэлхийдээ бас гүрэн буцаж болох гэдэг юм тий. Соён гэгэрлүүдийг бол гэгэрлийг бид хүн төрлөختөн бид хийж өөртөө хийж байгаа биш л дээ. Тэнгэрээс тулгын хүлээлгэж хийж байгаа байхгүй. Тэгээд тэнгэрээс тулгын хүлээлгэж хийж байгаа тэр дайн нь байна уу, үсгэл нь байна уу, тийм үү? Эсвэл байгалийн гамшиг нь байна уу? Эсвэл одоо хүн нэг зовлон үзэж байгаа тухайчдаг гэдэг зарим хүмүүс зовлонгийг үзүүлнэ. Зарим хүмүүст нь зүгээр сургаж, хүмүүжүүл, таниулна. Гэнэ тиймэрхүү байдлаар л соён гэгэрүүлж явна шүү дээ. Тэгээд соён гэрлээ гэдэг чинь яг хүн төрлөختөн нэг тодорхой одоо байгаа төрснөөсөө бүр айхтар өндөр гэгэнтэн мэрэгдүүд болох юм юу юм. Ямар ч байсан нэг дахиад 7-800 жил өөртөө мөхөөчгүй шиг дайны мэдлэгтэй, оюунтай эхлэгээ тодорхой хэмжээгээр хайрладаг гэдэг юм уу хамгаалдаг амьдралыг жоохон өөр өнцгөр хардаг материалыг үнд зүйлсээс гадна оюуны үнд зүйлс байдгийн байна. Хүн бид одоо энэ төрхөн зур айлчлаад ирж байгаа энэ гариг хэрэгс дээр эзэн болох гэж суугаад булаацлаа идэж удаах шаардлагагүй юм байна. Бас бид нар чинь сүнсээ хөгжүүлэх гээд идэм үү үйл өөрийн хэлхэнээс гарах гээд юм уу сансараагийн тойргоос бултрах гээд гэдэг нь юуг нь ямар ч байсан те тэр дайны болоод буцхыг л ядаж энэ цагийн соён гэрлүүс нэрлэж байгаа. Тэгэхээр нэг тийм болгоод үлдээчих юм бол нэг хэсэгтээ бас одоо дэлхийн амин руу дэлхийг ингэтлээ ингэж нэг цөлмөг дайрах нараа багсдаг юм шиг байлаа шүү дээ. Тэгэхээр ямар ч гайхал болно л гэж ойлгож байгаа. Гэхдээ бүр нэг мэдээж байгалийн байлыг ашиглахгүй болно гэдэг утгаар хэлэгдээгүй шүү дээ. Байгалийн байлыг ашигладагаараа ашиглана. Гэхдээ нүүдлийн соёл гэдгийг мэдээлэл дэлгэрүүлээд сэргээгдэх дандаа сэргээгдэх байдлаар буцаж сэргээгддэг, ургадаг, төлждөг тийм байдлаар ашиглах шинжлэх ухааны нээлтүүд гарах хэрэгтэй байх. Тэгээ хүн төрлөختөн өөрийгөө нэг
өвчний үүр гэдэг юм уу ийм ямар нэгэн тийм оюун ухааны дороотолтой гол нь тархийг ярина шүү дээ. Оюун ухааны дороотолтой өөрийгөө эмчилж ангаач мэддэггүй тийм байдлаас гаргаж үлдээх хэрэгтэй. Тэгэхээр ангаах манд бас олон нийлүүд эсвэл хуучны эм зөвтөртэй рүү байгаа шүү дээ. Уламжлалын одоо нэг соёлууд. Тэгэхээр тэр мэдлгүүд буцаж сэргэж жинхэнэ утгаараа нүүдлийн соёлын дэлхийд нь олж ээж нүүдлийн соёлоор бүгдээр нэг Америкууд нь англичуудаа нийлээд мална гэсэн утга биш шүү дээ. Тэр чинь айгүй буруу өрөөсгөл бид нар өөрсдөө нүүдлийн соёл гэдэг агуу тийм соёлыг ойлгохгүй байгаа хгүй бугун соёл гэдэг. Тэр алтай язгуурт бугун соёл нүүдлийн соёл илэрхэд ирэхлээр л хүмүүс өөрчлөгдөх байх. За тэгвэл яг ингээд ийм зүйлийг ер нь ойлгож байна л да. Яг нэг хүүтэндээ ингээл болоод тийм ингээл янз янзаараа ингээл Америк Орос хоёр хооронд ингээл өрсөлдөөл тий газрыг ч ингээл доошоо гүн рүү нухаж үзээл дээшээ сансрын хөлөг хөөргөөл тий ингээл 9 шидээр ингээл өрсөлдсөн шүү дээ. Яг тэрнтэй адилхан ирээдүйд бид нар дэлхийгээ хэн илүү гоё болгож чадах вэ гэдгээр өрсөлдөж ингэж явах юм бол хүн төрөлхтөн бидэнд их хэрэгтэй зүйл болж үлдэх юм байна. Зүг үү? Тийш бас тийш нэ. Нэг талаараа тий дэлхийг бид нар яаж гоё болгож болох уу тий? Оршууга ахууга тий. Оршууга ахууга тэрнгүүрээ улс хоорондоо өрсөлддөг болох юм бол бас эн чинь бас нэг соён гэгэрл юм биш үү тий? Уг нь бол одоо яг дэлхийгээ гоё болгодог тийм хандлагатай улс орнууд зөндөө байгаа шүү дээ. Өөртөөхөн газруудыг ингээ хайрлаад хамгаалаад ингээ одоо ядчил ногоон байгууламж тавиал тэгэл өөртөө амьдралын зөв хэв маягтай болоод тэгтэл яасан өдөр ганц нэгхэн гэдэг юм уу тодорхой нэг орон зайд байгаа улсууд л тийм болчоод бусдууд нь одоо бусд улсуудгаа колони байдлаар гэдэг юм те одоо түүхэн эдийн материалыг бааз болгох зорилгоор нь ашиглах нь бас буруу юм а гэдэг тохиогчуд байна те. Тэгэхээр дэлхий одоо тэр сайхан амьдардаг хүмүүс нь ч гэсэн сайхан амьдардаг хэв маяга бусд улс орондоо үзүүлэх л ёстой болно. Дэлхийг нэг гариг хэлхийг нэг гэр гэдэг утгаар нь ярих биш шүү дээ. Бид дэлхий одоо ярьж л байгаа шүү дээ. Дэлхийстээ бид нар нэг гэртээ нэг одоо юу гэдэг нэг дэлхий дээр оршиж байгаа дэлхийг хайрлая гэж айл олон жил юм 82 оноос эхлээд ярьсан. Тэглээгээ дөрөвтэй юм хийж чадахгүй л яваад байгаа. Улс орон болгон жоохон бэртгчин яваад байгаа байхгүй. За хаста би зүгээр л шавж байгаа. За Швейцарын ард түмэл сайхан байвал. Ингээл нэг л дундыг барьсан ингээл те сайхан улс ингээл өөртөө маш сайхан байгаль дэлхийг хайрлал амьдрал. Гэтэл тэгээ яасан бод тэгсэн нэ бус дэлхий нэг дэлхий дээр амьдарч ич тэд хүссэн хүсээгүй дэлхийн аюул өнөөдөр дайны аюул тэнд адилхан нүүрлж л байна шүү дээ. Адгийн наацхан байгаль дэлхий дээр болж байгаа дэлхийн олон гамшигуд тэнд бас очиж нүүрлж л байгаа гэдэг утгаараа одоо цаатуулчин бас жоохон томоор хараад нэг дэлхий гэдэг тийм бас ойлголт авч байгаа. Тэгэхээр нэг сая хэлдгээр бүгдээрээ л уралдах ёстой ба. Нэг нэгэндээ нэг хамтын хариуцлага айл ухаан гэдэг чинь юунд дор яригддаг байхгүй дэлхийн нийтийн хэмжээнд яригддаг байхгүй юу биеийн тэнгэр гэдэг зүйл чинь нэг нэгнийхээ жижиг буруу гэлтгөө эрх ашигыг хүндэтгэж байх ёстой. Улс орны эрх ашигыг хүндэтгэж байх ёстой. Нөгөө талаасаа бүгдээрээ сайхан байя, бүгдээрээ эвтэй байя, бүгдээрээ аятай тухтай амьдрья. Дэлхийгээс олсон жоох юм байдгүй бүгдээрээ хуугаад хэрэглэе гэдэг тийм соёл гэдэг юм уу тийм хөмсрийг төлөвшүүлэх. Гэр тийм хандлага руу орондоо алстаа орж л таарах одоо мэдээж тэхийн бол энэ дэлхийг одоо хайрлаж аварч үлдэж чадчих тийм ээ. Тэгэхээр нэгэнтээ утга нь эрхэм зорилго нь тэр юм чинь их бага хэмжээгээр тийм болж л таар. Монгол улс чинь тэгсэн шүү дээ 13 дугаар сард эзэлж авчаад хэний ч боолчлоогүй. Бүх улсын та нар энэ газар нутг дээр гээд бүгдэнд нь байр оноогоод та нар энэ түүхийн одоо сайхан газрыг хадгалж та нар одоо энэ амийн цэгийг хадгалж тэгээд энэ эсмэстэй хүн очиж үзэхгүй газрууд ч сайхан пирамидуудаа жишээлбэл эсвэл сүм дугнуудаа гэдэг юм храмуудаа тий одоо юу гэдэг Оросоор Монголоор нэг хийднүүдүүдэд бунхнуудаа байгуулад үлдээсэн биз дээ. Тэгжээж тэр чин дэлхийн баялаг гэдэг юм уу тий маш их дайн байлдаанаас олсон их олон байлгуудыг авчил маш сайхан үзмрийн газрууд байгуулад төг дурсгалын газрууд байгуулад тэнд тэр улсыг дахиад хэн нэгний юм руу шунахгүй хоорондоо байлдаад булаацалтаад байхгүйгээр тэм соёлын сайхан баялгуудыг үлдээсэн шүү дээ. Ер нь бол тэр чинь баялагын тэгш хуваарлт буюу орлогын тэгш хуваарлт. Гэхдээ хүн төрөлхтний орлогын тэгш хуваарлт байхгүй юу? Уулзсан байна. Тэгэхээр тийм байдлыг бий болгон хүчээр тэнгэр бий болгоно. Хүчээр тэнгэр тулган хүлээлгэн.
За баярлалаа. Тэгээд өнөөдрийн дугаарт маань ирж оролцсон Баясгалан багштай үнэхээр олон сэдвэр сайхан чирэлцлээ. Их олон ч зүйл бас ойлгож авлаа. Тэгээд бас сонсогч түмэнд маань их сайхан хүрэх байхаа гэж найдаж байна. Тэгээд за баярлалаа. За баярлалаа.